Хурц таагүй нөхцөлд өөрийгөө яаж барих вэ? Чамайг байнга өдөөд хязгаарыг чинь давж байгаа хүн нэг л зүйлийг хүсдэг. Тэр бол чи төвчээргүүтээд өөрийгөө алдах байг. Энэ үед л чи өөрийгөө биш нөгөө хүн чиний хариу үйллийг удирдах эхэлдэг. Тэм учраас энэ хоёр энгийн мөртлөө хүчтэй арга чамд туслана. Эхний арга нь амаа нэгээс өмнө биеэ зохицуулаа. Манайхан хэлдэг штэ. Дотроо тис гэдэг. Тис гэдэг маань хүчээр уураа дарах гэсэн үг ерөөсөө биш юм аа. Ярихаасаа өмнө хамраараа гүнзгий амьсгаа аваад амаараа удаан гарга. Энийг 2-3 удаа чимээг өхөн эсрэг талын үндэ мэддэхгүй хүн шиг хийчих. Энэ үед чи анзаарна. Би чинь тайвширна. Би тайвшираад ирмэгц ухаан чинь хүртэл дагаад докторжаад эхэлдэг. Сандарсан биетэй хүн хэзээч зөв ярьж чаддаг. Хоёрдугаарт нь мэдэрч байгаагаасаа боолж өгвөл бага яар. Манай монголчууд ихэнхдээ дотроо байгаа юмаа гаргаж иж тайвширнаа гэж боддог. Бодит үнэн бол ууртаа үедээ хэлсэн үг буцааж болдоггүй юм аа. Тийм болохоор мэдэрч байгаагаа шууд асгах биш, хэмжээд, шүүгээд хянаад яар. Хэрвээ үнэхээр яахаа мэдэхгүй бол энэ аргыг хэрэглээд үз. Та яг одоо юу хэлснээр дахиад нэг хэлээд өгөөч. Энэ эргэлт хийж байгаа. Чамд бодох хугацаа өгж гин нөгөө талд дарамт өгж байгаа. Ингүүл уурлах биш, ухамсартайгаар хариу үйлдэл хийж чаддаг. Өөрийгөө барьна гэдэг сул байдлыг хэлдэг юм л та. Өөрийгөө барьж чаддаг хүн л нөхцөл байдлыг барьж чаддаг шүү дээ.